За би энийг үзсэн энэ хөтөлбөрийг энэ төслийг. Тэгээд би бас нэг 2 жилийн өмнө батлагдсан бас нэг төслийг бас эргэж нэг харсан. Төрөвчийн засгийн газрын үед нэг баталсан яг нэг ийм нэртэй нэг хөтөлбөр байгаа. Яг адилхан, нэр нь хүртэл адилхан. Тэгээд тэр бол хэрэгжээгүй л дээ. Тэр бол хэрэгжээгүйгээр тэр хэрэгжээгүйгээр барахгүй улсыг бол бүр доод зэгт нь аваачсан. Тэгэхээр одоо бол тэрнтэй харьцуулаад үзэхээр тэн дотор байгаа юмнууд л байгаа даа. Түрүүний тэр улсуудын хилээд байгаа тэр казино, морин уралдаан тэр гэл юмнууд ч нь бол тэн дотор л яваад л байсан. Тэгээд хідэн хууль, тэгээд таван толгой, оюутлогой гэл нэг нийтийг л тэгч бас ярьж л байсан юм алт малт гэл. Тэгэхээр тэрнээс юугаараа ялгаатай юм бэ гэж би нэгдүгээрт нь асуугаад байгаа юм. Цаг их өөр болсон тэр чинь 2 жилийн өмнө. Одоо бол бүр их байдал бол бүр хэцүү болсон. Би бол энэ ийм онцгой үед бол энэ онцгой дэглэм, онцгой горим энэ үйлчилж нөгөө баярын хилдгээр нэг стандарт бус тийм л арга хэмжээнүүдийг авч хийж л давах бахал гэж бодоод байгаа юм. Тэгээд тэрийг би хайхаар бол эндээс бол олохгүй байгаа байхгүй юу? Зүгээр яг энэ үед бол нэг ийм нэг хэдийн юм дээр анхааруул зүйтэй юм уу гэж би зүгээр бодоод байгаа. Гэхдээ минийх зөвч байж болно, буруу ч байж болно. Та бүхэн бас саналаа хэлнэ. Нэгдүгээрт нь бол энэ өрийнхөө асуудлыг яаж шийдэх юм бэ гэдэг юм бол нэгдүгээрт байх авах. Энэ 6.6 их 80 тэгэл 90 онд гэхэл зөвхөн 90 онд 6.6 их 80. Энийг ямар аргаар яаж шийдэх гэдэг нэг юм байна. За хоёрдугаарт нь энэ валютын урсгалыг одоо яаж дотгошин чиглүүлэхийн хандуулах юм бэ? Энэ гадны хөрөнгө оруулалтаа ер нь татах талаар бид нар яриад байгаа хэрнээ яг ингээд татна гэсэн юм чинь бас байхгүй л байгаа. Хоёрдугаарт нь дээр. Гуравдугаарт нь энэ валютын ханшаа яаж барих юм бэ? Одоо энэ нэг 15% бодлогын хөв болгоцсон эн чинь хэр их удаан үргэлжлэх юм? Энийг яаж барих юм гэдэг нэг юм бас нэг юм бүлэг асуудал байх. 3. Дөрөвдүгээрт нь энэ орлогоо нэмэгдүүлэх тал дээр би их олон удаа ярьж байгаа. Орлого нэмэгдүүлэх ямар одоо боломжууд байгаа юм бэ? Тэрийг яаж харж байгаа юм бэ? Хаанаас хичнээн хэмжээний за бүр яг нарийн тоо хэлдэг юм бол бараг цагаар хичнээн тэрбумын орлого олж их юм бололцоо байгаа юм бэ? Энэ нүүрс мөрсөө одоо ингээл зүгээр нэг $30 өгөөд байх юм уу? Угаагаад далмал 80 хүргээд гарах юм уу? Нэг хятадын компанид дундуур нь угаагаал гаргаал манайхыг болохоор 5-7 нүүрсийг болохоор угаалгадгүй түүхийгээр нь зөөлгөөл ингээд байгаа. Энэ юм эн чинь одоо тэг орлого хаажлага хэрэг шүү дээ. Энийг яах? За дөрөвдүгээрт нь бол энийг түгжээс байгаа энийг мөнгө түгжчээд байгаа, хөрөнгө түгжчээд байгаа юмнууд. Жишээлх юм л энэ 35 мянган айлын орон сууц нь одоо ингээд бэлэн болцсон гэдэг шүү дээ. Энийг яах юм бэ? Ингээд байлгаад байх юм уу? Энэ тэгтэл цаан ч байранд орё гэсэн хэдэн 100 мянган хүн байгаад байна. Олон мянган өрх байгаад байна. Тэдэндээ одоо хүрэх тийм байна уу? Энэ гэр хорооллын айлууд ч бол газраа өгье гэдэг шүү дээ. Нэг хэсэгт нь бол газраа өгье. Тэгээд одоо нэг өрөөнд ч гэсэн орё гэж байна. 4-5 айлын өрөө тийм байгаа бол яадгийн 2-3-аар нь ч гэсэн айлыг оруулж болдгоо юм уу? Тэр газрыг аваад харин тэр яндан бол чөлөөлөгдсөн байх хэвээр энэ гэр хорооллын. Иймэрхүү энийг яаж сэгслэх юм чинь түгжээс. За дараа нь Янг төвшин гишүүнд 1 минут нэмж өгье. Тэгээ нэг орон сууцны чинь бол ингээд шийдэгдэхгүй түрүүчийн барьдсан орон сууцнаас шийдэж чадахгүй. Гэхдээ энэ дотор ч ахаал гангийн үйлдвэр байгуулна, нүүрс гүн боловсруулах үйлдвэр байгуулна, угсармал барилгын үйлдвэр байгуулна, барилгын дулаалгын материалын үйлдвэр байгуулна, баруун бүсэд цементийн үйлдвэр байгуулна гэл үйлдвэржүүлэх бодлого шиг юмнууд л яваад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь түрүүчийн баригдсан орон сууцудаа энийг яах юм гэдэг. За 6 дугаарт нь бол энэ хүмүүсээ яаж нэг ажилтай байлгах вэ? Ажлын байрыг яаж хадгалах вэ? Энэ компаниудаа яаж дэмжих вэ? Энэ их чухал байна. За дараагаар нь энэ өрлөгөн зардлыг танах энэ хариуцлага, төсвийн хариуцлага гэдэг нэг юм их ярьж байгаа да. Сая гишүүд яриад л байна. Дууссан. Үгүй байна шүү дээ. Та
13 секунд байна. За дараа нь За чойжлсан сайд хариулъя. За анги төвшин гишүүний асуултанд хариулъя. 2 жилийн өмнө хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийг баталж байх үед та бид нар гишүүн байсан. Нэлээд хөтөлбөрийн гол үндсэн тооцоо бол өнгөрсөн их хэрэгчдийн маань тэглийнх нь бол дотоодын мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэсний тооцоо зөрсөн учраас өнөөдөр энэ ийм нөхцөл байдал үүссэн. Хөтөлбөр бол бүхлээрээ муу байсан гэж хэлж чадахгүй. Тэр хөтөлбөр заасан арга хэмжээнүүдийг бол өнгөрсөн цаг хугацаанд харамсалтай авч хэрэгжүүлээг учраас эдийн засгийн нөхцөл байдал 2 жилийн өмнөхөөс бол илт орсон гэдгийг та дандаа санал нэг байна. Энэ онцгой дэглэм, онцгой горим стандарт ус арга хэмжээ ав гэсэн ийм санал байна. Энэ дээр бол яг тодорхой санал байвал бид нар одоо тантай хамтраад ажиллахад бэлэн байна. Энэ өөрийн асуудлыг яаж шийдэх вэ гэсэн ийм асуудал байна. Улс улсын валютын сантаа жишээлбэл бид нар хөтөлбөр авах уу, авах уу? Одоо хэлцээрийг үргэлжлүүлээд явж байна. Гол тавьж байгаа үндсэн шалтгаан маань өрөөнд доктортой байдал маань хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд хөтөлбөрийн хугацааны эцэст Монгол улсын доктортой байх энэ үндсэн шаардлагыг хангах шаардлагатай. Энэний тулд бол төсвүүдээр бол Монгол банкн дээр нэлээд олон цогц арга хэмжээнүүдийг өчигдөр өгөөд явсан. Одоо эх 7 хоног түүний дараа 7 хоногт би бүлэг дээр энэ улс улсын валютын сангаас жишээлбэл тавьж байгаа хөтөлбөр тамрагдвал ямар хэмжээний шаардлага тавих талаар танилцуулга хийе. Валютын урсгалыг дутагчлуулах ямар арга хэмжээ авч яана гэдэг мэдээж энэ бол гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Экспортоо нэмэгдүүлж бид нар энэ валютын дотоод дутагчлах урсгалыг нэмэгдүүлнэ. Энэ дээр бол яг өргөс авсан юм шиг энэ асуудлыг хийж чадахгүй. Дээрээс нь Монгол улс жишээлбэл улирлын сезонтой учраас эрх аврын бүтээн байгуулалтын сезон эхлэхээс өмнө засгийн газар Монгол банк хамтраад энэ бүтэц сектор дээр бол 5-6 төслийг бол маш зоригтой хурдтай эхлүүлэхгүй бол эдийн засаг дээр ямар нэг байдлаар эерэг шок явуулахгүй бол манай бүх эдийн засгийн параметрууд муудчих гэсэн гэдэгтээ тантаа санал нэг байна. За энэ валютын ханшаа яаж барих вэ гэхээр мэдээж энэ саяны миний дээр хэлсэн хоёр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж хэрэгжих байх. Гэхдээ бол богино хугацаанд бол энэ эдийн засгийн том төслүүдийг хэрэгжүүлснээр эхний 1-2 жилдээ бол биднэрт шаардлагач байгаа валютын их усврыг хангалттай хэмжээгээр одоо хөрөлцөхгүй учраас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй их усвруудыг бол гадаадын хөрш орнууд гадны санхүүгийн байгууллагуудаас бид нэр авчиж энэ өрийн тулгымцсан асуудлыг хойш нь тавьж дунд хугацаанд бид нэр энэ зорилтыг хэрэгжүүлэх энэ зорилтод хүрэх болов гэсэн бодлогоор ийм тооцоололоор мөрийн хөтөлбөрийг тооцоолсон гэдгийг хэлье. Энэ нэг төгжөөс 8% ипотекийн зээлийн талаар бол хоёр ойлголт ард түмэнд явж ах шиг байна. Засгийн газраас бол 8% ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Хамрагдах талбайн хэмжээг 100 м2 болгоно гэсэн юм шийдвэрийг гаргасан. Монгол банк энэ он дуустал бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд санхүүжүүлээд явж байгаа. Унаас цаашаа бол одоо 2 сарын дараа гэсэн 2 сар хүрэх хугацааны дараагийн яаж шийдвэрлэх талаар засгийн газар Монгол банк хамтраад эхний саналуудыг явж байна. Гадаадаас бодит их усрээр мөнгө оруулж энийг санхүүжүүлэхгүй бол хуучны хэлбэрээр мөнгө хэвлээд энийг санхүүжүүлэх юм бол бид нар валютын ханшийг одоо 3,000-аас дээшээ магадгүй 50-аад алдах өрсөлдөлтөй болсон учраас энэ хэлэлцээрүүд яваад ихсэн. Эхний үр дүнгууд гарч байгаа хэлэлцээр хараахан дуусаагүй байгаа учраас энэ удаад би нэг танд одоо ярмааргүй нь ойрын хугацаанд энэ хэлэлцээрийг дуусгах тал дээр засгийн газар Монгол банк чармааж чадж байгаа гэдгийг хэлье. Энэ ажлын байрыг яаж хадгалах вэ гэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм бол энэ 60 төсөл арга хэмжээнүүд явуулсан. Бүрэн хэрэгжүүлж чадах юм бол нэг ойролцоогоор 50 гаруй мянган ажлын байр бий болно. Ажил хөдлийн түвшин өнөөдөр байгаа 10.4%-ийг ойролцоогоор 8% дээр буулгаж ирэх бололцоотой гэсэн юм тооцоо гарсан гэдгийг хэлье. Ажлын хэсэг нэмэх зүйл бий юу байхгүй юу? 82 дугаар микрофон. Сая сангийн сайд ханштай холбоотой асуултанд хариулчлаа. Тэр төлбөрийн тэнцэл ханш дээр ирэх дарамтыг сулруулах бодлого барьж байгаа. Тэгээд энэ хөтөлбөр тодорхой аргачлалууд бол тусгагдсан байгаа. Тэр мөнгөний бодлогын хөвөний тухайд гэвэл бид нар 8 сарын дундуур бол бодлогын хөв өсгсөн байгаа. Тэгээд тэр үед бидний эдийн засгийг төсөөлж исэн ялангуяа 16 оны хүлээгдэж буй гүйцэтгэх төсөөлж исэн төсөөлөл маань бол өнөөдөр бол өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр бидний зүгээс бол эдийн засгийн нөхцөл байдлыг бол
анхааралтай ажиллаж байгаа. Тэгээд одоогийн байдлаар одоо урьдчилан хэлэхэд бол их хурлаар батлагдсан хөлөөгчөө гүйцэтгэл 17 оны өргөн барьсан төсвийн төсөл төсвийн өрөөний мэдэгдлийн тоонуудыг харах дээр бол эерэг өөрчлөлтүүд харж ийн гэж харж байгаа. Батуул гишүүн асуултад